Сайн байцгаана уу? За өнөөдөр одоо ингээд мөрний тасгал оруулъя. За тэгэхээр та нарт маань нэг иймэрхүү одоо мод бас хэрэгтэй. За хурлын элдвэрч байсан байж болно. За би хурлын элдвэрний оромжлоход би ийм юм ингээд барьчтээ. За ингээд барьчаад за ингээд тийнэ. За гараа өргөөд буулгаад. За энийг 15-аас мөн 25-оор хийн. За сайхан. За мөр муутай хүмүүс бол дээшээ өөрөхөд их хэцүү байдгийн. За миний хоёр мөр бол хоёулаа жоохон асуудалтай. Би бол яг бүр ингэж яг одоо бүр чанга дээшээ өргөж чадахгүй. Минийх гэхдээ би чинь бүр маш их одоо муу байдаг байсан. Одоо бол харьцангуй маш сайн болцсон учраас айгүй одоо баг миний хувьд бол энэ бол маш сайн гэж хэлэн би бол өөрийгөө өргөж байгаа. Их сайн өргөж байгаа гараа дээшээгээ. За тэгэхээр та нар маань яг тэр өөрийнхөө тэр яг чадж байгаа яг тэр цэг хүлтрээл өргөн гараа. Тэрнээс илүү яг тэр өвдөлт мэдрүүлээ дээшээ өргөх гээд ингээд хүчилж юусоо болохгүй шүү. Яг тэр өвдөлт мэдэрсэн газараа ингэж өргөөл яг тэгэл зогсох хэрэгтэй. За ихэнх тохиолдолд энэ бол яг нөгөө өвдөгний юуны маань мөрний нөгөө яс ургаснаас болоод одоо хаана яс ургасан гэдгээсээ болоод ингэж хөдөлгөөнүүдийг нь хязгаарлалцдаг. Тийм болохоор за ерөнхийдөө нэг иймэрхүү идэж заримдаа байдаг. Минийх бол анх бол яг ийм байсан. За ингээ 15-аас 20 удаа юм. За одоо яг энийг ингээ хажуу тийшээ ингээ. За мөн мөр өвдөж байгаа тохиолдолд мөн л яг ингээд яг энэ юунтэй чинь маш их минийх бол яг эндээ юун байдаг учраас энд өвдөлт мэдрэгдэг. Тэгээ энэс илүү ингэж гараа өргөж чаддаггүй минийх бол ерөөс энэс илүү би өргөж чадахгүй. Энэс илүү болохоор ингээд биеэд ингээ яадаг. Тэгэхээр та нар маань яг тэр өргөөд яг тэр эцсийн цэг хүрж байгаа тэр юугаал ингээл хүрээд болох хэрэгтэй. Тэрээс өвдүүлээд ингээд түлхээд ерөөсөө болохгүй шүү. За өвдөд байгаа бол заавал 15-аас 25 хүрэх гээд бас гүрийг шаардлагагүй 5 тооч байж болно. Ерөнхийдөө тоон чухал биш. Тогтмол тасгалаа хийх нь чухал. Тэгээд тоогоо болохоор өдрөөр нэмээ явнаа гэсэн үг. Тэр өвдүүлээд за заавал өргөж болохгүй байгаа юмыг дээшлүүлэх гээд ингээд яаж болохгүй. За энэчээ талынх нь миний мөр бол арай дээр учраас энэчээ мөр дээр ерөөдөө ийм тэгшгэн. Тэгэхээр энэ гарч яг эндээ ирэн тэгшгэн ирнэ гэсэн үг шүү. Энэ гарна. Яг энд чи энэ тэгшгэн байралтай. За зөвхөн энэ мөрийг л өргөх гээд байгаа байхгүй. Тэр энэ гарыг л өргөөд байгаа гэсэн үг. Тэр энэ чинь мөр сайн байх тусмаа энэ ингэж дээшлэгдэх хэрэгтэй. Гэтэл мөр муу болохоор нэг ийм минийх бол одоо энэ бол яг энэ хүлтэр чиглэл. Тэр ингэж өргөх биш шүү. Тэгэхээр энэ чинь бол яг дандаа энэ гар бол уртлын гар бол ерөөс энэс илүү байнга ийм хэмжээнтэй зөвхөн энэ мөрөө ингэ өргөөд байгаа. Тэгэхээр яг тэгж ингэж өргөн шүү. За ингээд яг мөн бас чаддынхаа хэрээр хийн. За одоо ингээд хийчихснийхаа дараа арагшаа хараад за ингээд за та нар маань ийм юуч барьсан байж болно ардаа. За нүүр гарын алчуурч байсан болно. За юу нүүр гарын алчуур бас болно. Жижиг нүүр гарын алчуур. За ингээд барьчихна. За ингээд барьчаад за дээшээ доошоо ингээд хөдөлгөнө. За энэ маань мөн л бас мөрний хөдөлгөөн. Мөр өвдөж байгаа тохиолдолд энэ доотлын гар эднэр бол дээшээгээ явж чадхаа байцдаг. За эмэгтэй хүмүүс бол левчгээ эднэр зүүж чадхаа байцдаг. Би бол ерөөсөө левчгээ эднэр ардаа ингэж зүүж чадхаа байсан. За хувцас эдрээ тайлахад бол маш хэцүү. Гараа өргөдөг учраас мөр өвдөж байгаа тохиолдолд ер нь бол хувцас өмсөх, тайлах эдгээр бол нэлээд хэцүү болдог. Тэгээд та нар маань хамгийн гол нь энийгээ ингээд өдрөө болгон тогтмол хийж авах хэрэгтэй шүү. Тогтмол хийх нь чухал. За ёо тоон бол тийм чухал биш. Олон тоо хийснээрээ тийм сайжирч байгаа гэсэн үг биш. Ийм дасгалууд бол хамгийн гол нь за миний энэчээ талын мөр бас жоохон нэлээд
ингээ ямар хөдөлгөөн хийж байгаа шалтгаалаад тэгээ яг ерөөсө хаана нөгөө мөр нь асуудалтай байна. Тэрнээсээ болдог. Тэгэхээр энэ баруун талын маань мөр бас яг нөгөө талынхаа мөрийг бодох юм бол яг энэ ардаа бол дээшээ явахтай их нэлээ муу байгаа. Ингээд яг нөгөө бас хаана тэр ясч ургасан байна. Хаана тэр асуудал нь байна гэдгээс шалтгаад тэр хөдөлгөөнүүдийг ч ерөөсөө хязгаарлаж чаддаг. За тэгээ та нар яг ингээл бас хийгээд байгаарэ. Нуруугаа ингээ бүгдийлгэж болохгүй. Нуруугаа яг сайхан тэгшгэн. Тэгээд зөвхөн яг энэ гараал хөдлөж байгаа шүү. За ингээ хийчихснийхаа дараа за сайхан мөрөө бас суллаад сайхан ингээ сэгсрээд сайхан суллаад за энийхээ дараа бас та нарт маань хэрвээ нэг юм за би энэ хуцаа яачаа да. Та нар маань энэ зөөлхөн бас юм одоо дэр байж болно заа юу. Дэр бас юм хэрэгтэй. Бас энэ мөрөндөө бас бид нөгөө хөдлөхгүй байгаа болохоор энэ маань нэлээд хүчээ алдаад байгаа. Тийм болохоор бид нараас хүч мэдрүүлэх ёстой. Тэхийн тулд ингээ мөрөндөө эндээ ингээ тийм дэр хавчуулчих нь. За тэгээ яг ингээд өөр лугаа ингээ шахана. Энэ мөрөө ингээ ингэсэн гараа ингээд шахан. Тэгэхээр чи энэ мөрөнд чинь юм мэдрэгдэнэ. Ингэж хүч одоо мэдрүүлж явах хэрэгтэй. Тэгэхгүй ер нь альж үе мөчнүүд маань мөрч бай, өвдөгч бай, ер нь хөдлөхгүй, тэгээ хүч мэдрүүлэхгүй нөө алхахгүй те эднэр ингээд өвдөөдгээд ингээд сууж байгаа ерөөс улам л хүчгүй ясчин улам бас сэрэгжилт явагдаж эхэлж байгаа. Улам бүр ясчин хүчгүй болж байгаа. Тэр яс гэдэг бол заавал бас юм хүчний юм орж иж ясанд тийм хүч гэдгийг мэдрэгдэж бас яс маань бүх тэр ясны чанар сайжирдаг. Тэгэхээр яг ингэж бас яс юундаа хүч мэдрүүлнэ. За тиймээс ингээд татан затж өгнө. За мөн ингээд энийг хана гэж бодчихъя. За хананда ингэж нэгэ тулаатай мөн мөрөөрөө ингэж толж ингэж юу яа. Ингээд толж өгнө мөрөө жоохон. За эсвэл бас ингэж толж болно. Ингэж жагаад ингэж толж болно. Ингэж гараа ингэж түлхэж байгаа байхгүй. Энэ гараа ингэж толж байгаа гэсэн үг түлхэж байгаа. Нэгсэндээ энэ ханлууга гараа түлхэж байгаа. Хан гар хоёроо ингэж түлхэж байгаа. Ханлууга түлхэж өглөөр чинь хүчин мөрөнд чинь мэдрэгддэг байхгүй. Яг энэ мөрөнд чинь. Тэгээ ингээд нэгсэндээ ингэж түлхэж өгч байгаа гэсэн. Яг энэ хоёр юугаа бас ингэж ээлжлээ түлхэн шүү. За нөгөө талаа мөн ялгаагүй. Анчаа талд нь зогсож байна. Ингэж тавьж байгаа. За энэ нүгээр ингээд тэгэхээр чи яг энэ мөрөнд чинь мэдрэгдэн ингэж түлхэж өгнө. Нэгсэндээ ингээд тул тэгээ жоохон тэр яг энэ мөр яг энэ чинь ингээд хүч мэдрэгдэж байгаа байхгүй. За ингээд бас 1 минут ингэж зогсно. За энийхээ дараа мөн хананда гараа ингэж түлхэх нь бас мөн ингэж түлхэх. Тэр мөн л бас мөрөнд хүч мэдрэг. За мөн нөгөө гаранда. Мөр ингээд өдөөд ингээд юу яахлаар хүчгүй болохоор ерөөсөө өйөн үргэж чадхаа эднэр байдаг. Маш хүчгүй. Тэгэхээр тэр хүчээ бас бид нар яахын тулд ингэж баг багаар хүч мэдрүүлж авах хэрэгтэй байнга. Тэгэхээр эн чинь нэгсэнд ажлын сануулж шүү дээ. Чи юм мөрөдөө чи бол бас хүчтэй байх хэрэгтэй гэдэг тэр ясанд тэр мөрөнд бас ажлын сануулж байгаа. Тийм болохоор ингэж заавал ингэж хүч мэдрүүлнэ. За энийгээ болохоор 1 минут бид нар ингэж хийн шүү. За ингээд тасглаа дууссаны дараа
мөн л сайхан ингээд хамраараа амьсгалаа аваад хамраараа би ингээ ярьж байгаа болохоор бас ингээ амьсгалаа авч чадахгүй. Тэгэхээр сайхан хамраараа амьсгалаа аваад буцаагаад хамраараа амьсгалаа гаргаад сайхан ингээ бүх бие сайхан тайвшруулад өөрийгөө сайхан тайвшруулад тэгээ сайхан 1-2 минут за болж бол сайхан 2 минутын амьсгалын сайхан юм тасгалтай гэж хийж явах хэрэгтэй. Тэгээ сайхан тэр маань бас биднэрт их чухал өөрийгөө ингээ сайхан тайвшруулах нь. За ингээд тамартай амжилт хүсье баяртай. 2 хөрх нохоо яваад ирлээ. 3 хөрх нохоо яваад ирлээ.